Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт. Техник хийгээд физикийн шинжилгээ ухааны эрдэмтэд бол хэлж байна. Монголчуудын үүх түүх хөгжил яагаад ингэж мандан бадарч байсан бэ гэхээр бид цор одоо ганцаараа үндэстнийхээ хэмжээнд ухамсарын хөгжилд хүрч чадсан. Тэгээ энэ ухамсарын хөгжил маань бидний түүхийг том байлгаж чадсан, биднийг бадрааж чадсан байна гэж. Одоо бид энийг хөрвүүлээд харахаар ухамсарын хөгжил гэдэг зүйл биш, мэдлэгийн хөгжил рүү тэмүүлсэн. Тэгээ энэ нь биднийг ямар нөхцөл байдал руу тулгаж ийн гэхээр сүүлдээ тодорхойгүй ирээдүйн замд хүнээ бэлдэх гэдэг. Тэгэхээр тодорхойгүй ирээдүй гэж байх боломжтой юу? Миний хувьд боломжгүй санагдаад. Улс орн л бол бидний хөгжил ирээдүй тодорхой байх хэрэгтэй юм шиг. Яг монголчуудын сүр хүчний цаана юу байгаад байна вэ гэхээр тэр оюун санаа гэдэг зүйлийн хэм хэмжээг бүрэн бүтэн олох тийм боломжийг соёл иргэншлэрээ бүтээжсэн түүхтэй өнөөдөр алдчихад байгаа. Гэхдээ энэ бол ганцхан монголчуудын онцлог биш. Энэ дэлхий дээр байгаа 8.3 тэрбум хүн бүгд тэр оюун ухаантай шүү дээ. Байгаль дэлхий өөрөө оюун ухаантай, наран ижив өөрөө оюун ухаантай тийм. Тэгэхээр энэ оюун санаа гэдэг зүйлд хариулт бас л өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр хүн болгон бүгдөө сайхан амьдрах, үндэстэн угсаатан, хэл соёл, арьс үзэл бодол хамаарахгүй бүгдөө сайхан амьдрах хамгийн гол юм нь хүн төрлөختөн оюун ухаанаа ашиглах хэрэгтэй буюу оюун мандлын соёл иргэншил гэдэг зүйл рүүгээ эргэлт буцалтгүй нөгөө би анх үгээ хэлж байгаа дэсэн аш том дэлхийн соёл иргэншил солигдож байна гэж. Тэр оюун мандал соёл иргэншлийг бол бүрэн бүтэн цогцлоохын төлөө хамтдаа эвлэн нэгдэх цаг болчиход байгаа. Тэгэхээр тэр лөө ороход бол монголчуудын төв хүмүүст хувь нэмэр бол асар өндөр. Тэр үнэт зүйлийг хүрээнд Монголын тухай аагархал, хомогл бахархлын тухай ярих хэрэгтэй. Тэрнээс биш дэлхийн хүндрэлтний төвшөнд бол бид бүгдээрээ яг л ижил оюун ухаанд хүмүүс. Тэм учраас бид нар бас дэмдэмэндээ хүндрэлтний түүхийг бүтээж босгох ёстой. Ер нь нөгөө түрүүн ярьсантай та бид эрх чөлөөний өөр оршин тогтнох хэлбэр бол тусгаар тогтнол. Харин түүний харилцах үндсэн мөн чанар нь бол мэдлэг. Тэгвэл мэдлэг гэдэг бол хэлсэн хэлээгүй ч цацарж яадаг яг нар шиг тийм ээ. Нар шиг цацарж яадаг зүйл. Тэрнээс бичиг баримтаар бусдад нотлож бусдад түүнийг тулгардаг зүйл бол биш. Тийм учраас мэдлэгтэй үгүй юу гэдэг бол би мэдлэгтэй гэж хэлж хэлхээс ч илүү мэдлэгтэй байхаас мэдлэгтэй авах хүлэмжшүүрс аргагүй тийм гэрэлгээгээ цацрах хэрэгтэй. Тийм ээ. Гүн гүнзгий дотоод нөхцөл байдлуудаас ч илүү энэ эрхчлөөгөөд байгаа зүйл чинь таны өөрийн оюун санаанд гэрэлтэж байгаа тэр гэрэлгээгээ энэ Монголын үнэрт тийм энэ Монголын үнэр гэж нэг юм байна шүү. Тэрийг мэдрэх тийм одоо төвшөнд бол тэр мэдлэг гэдэг зүйл бол жинхэнэ бодиттой болдог зүйл. Тэгэхээр тэр мэдлэгийн тухай ойлголцоод бол үнэхээр эрх чөлөөт хүнд байдаг, тусгаар тогтнолтой хүнд байдаг, эсвэл эрх чөлөөт улс оронд байдаг, эсвэл тусгаар тогтнол баталгаатай улс оронд байдаг. Тийм учраас мэдлэг гэдэг бол энд байх зүйл. Тэр мэдлэгийн гэдэг одоо ямар хүч тогтоож идэг бол оюун ухаан гэдэг хүч тогтоож идэг тийм. Тэгэхээр тэр мэдлэг гэдэг зүйлийг шүтэж бишрэх ёстой. Тэгээ мэдлэгтэй гэдгээ бусдад тулгаж өөрийгөө хүлэмжшүүлдэг биш. Гэхдээ дөрөв бусд хүн чинь мэдлэгтэй чинь мэдээд өөрөө ирэхгүй хүлэмжшүүлэх үз. Тийм жинхэнэ эрдэм мэдлэгийн тухай ойлгосон. Тэгээ тэр эрдэм мэдлэг бол үндэстэн болгоно өөрийн онцлогоо тогтдог. Англи мэдлэгийг эзэж Монгол хүзэмж чадахгүй. Монгол мэдлэгийг англи хүзэмж чадахгүй. Агуу хэрдний хэлсэн шүү дээ. Бас нөгөө агуу хэрднэл дуудана. Дэлхийн жишг гэж юу юм бэ гэж те. Үндэстэн болгон бүх хүмүүс хийж чадах юм хэлдэг юм аа. Үндэсний жишг гэж тухайн үндэснээс өөр хинч хийж чадахгүй юм хэлдэг юм аа гэж. Тэр нь бол дээр дор гэдэг юм биш. Тэхээс өөр аргагүй харилцааны онцлог нь л байдаг. Тэгээ Мадоннагийн тухайс нь үнэхээр дэлхийн дууч юм уу? Гэхдээ Мадоннагоо шиг дуулах дуучид бол дэлхийд бол мэдээж маш олон. Би гэхдээ тийм алдар түрх нь бол байхгүй шүү дээ. Харин Нор Банзд гэдэг бол Монголын дууч. Монголдооч Нор Банз шиг дуулах нь бол тун хавар тэ. Тэгэхээр энэ жишг стандартуудынхаа тухай ойлголцыг их өөрөөр харах хэрэгтэй. Дээр доор тавьж биш. Дандаа үндэсний онцлог байна гэдэг. Тэгээ өөрийнхөө онцлогийг олсон хүн л бусдын онцлогийг хүлээмжшүүлж хайрлж хүндэлдэг. Тийм учраас өөрийнхөө үнэт зүйлийг л олсон хувь хүн, өөрийнхөө үнэт зүйлийг олсон үндэстэн. За тэгээ өөрийнхөө үндэснүүдийнхээ үнэт зүйлийг олсон улс орнуудын хамтын эв нэгдлийн төлөө бид ажиллах хэрэгтэй. Одоо монголчууд маань яг өнөөдрөөс эхлүүлээд зөвхөн Монгол яах вэ гэж бодох ш. Монголчууд дэлхийд яаж хувь нэмэр оруулах вэ гэж одооноос бодох хэрэгтэй. Тэр лүү чин бодоод ирэхээр тэр хувь нэмрээ оруулахын тулд Монгол хөгжихдэгтэй дэргөө зайлшгүй. Тийм учраас
ирээдүгөө харж л өнөөдрийг илэрхийлүүлэх хэрэгтэй. Тэгжиж хөгжинэ. Үзэл санаа гэдэг зүйл өөрөө нийгмийг хөдөлгөхч маш том хүчин зүйл болоод байна л да. Тэгэхээр бид ардчлал гэдэг энэ буруу үзэл санаанаас ургуулсан буруу хөгжлөө зөв хөгжлийн суур онол руугаа оруулъя гэхээр энэ дээр биднийг одоо нэгдмэл байлгах үзэл санаа юу байна те? Нэгдмэл байна гэдэг дээрээ бид нэгдмэл гэдгийг хүлээн зөвшөөрөхтэй хойрог байгаа тийм. Үндсэн хуулийн дээрч байгаа штэ. Би хуулинд тусагчсан үг, цэг, таслал санамсаргүйгээр орсон зүйл гэж би боддоггүй. Энэ бол санаатай бөгөөд тохируулга явж байдаг. Тэгэхээр Монгол улсын өнөөдөр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юу байна вэ гэд үндсэн хуулиас хайхаар ардчлал шударгаас тэгш байдал гэд бидний нөгөө үнд цэнтэй байх ёстой үндэсний ив нэгдэл гэдэг маань тэр хойно ирэмблэгтээ орсон байна шүү. Тэгэхээр анханасаа энэ ардчлалын хөгжүүлэх оруулж ирсэн тохируулга маань өөрөө яг энэ дагуул явж ирсэн байна. Үндэсний ив нэгдлийг салан тусгаарлах бодлого нь илүү давамгаалчжээ гэдэг. Яг гоо ардчлал буруу биш, ардчлалыг ойлгосон ойлгоц буруу, бүрхэгдүүлсэн, тодорхойгүй бай болгосон гэх мэт зүйлүүд байгаа. Тийм учраас сонгодог ардчлалын тухай ярих хэрэгтэй. Тухайн үндэстэн тухайн хүндэд тохирсон сонгодог ардчлал. Тийм учраас сонгодог ардчлалын нийгмийн тодорхой болгох. Ер нь бол тодорхойгүй төлөв байдал байвал заавал буруу юм үүсдэг. Тэрийг бол өвдөн олд бол Монголол хамар шургах зай орно гэж. Монголол хамар шургах зайгүй хариуцаа гэсэн. Тэгэхээр хин нэгнийг орохгүй тухай яриад байгаа юм ерөөсөө биш ээ. Ерөөсөө юмыг тодорхойгүй байдалд ерөөсөө хэрхэвч нэгч одоо экшин өгч болохгүй хариуцах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр 34 жил тодорхойгүй байгаа нь энэ алдаанд өргөд байгаа. Тэгээ энэ алдаа мэдээж ийм тодорхойгүй нөхцөл байдалд амьдрал гэдэг цаг хугацаа үргэлжилж байгаа учраас тэр дотор янз янзын бизнес дахиад нөгөө алдааны өөр даавруудыг тарьдсан. Тэрэнд нэг тодорхой мэдээж эзэн гараад ирнэ. Тэгээ тэр нь буруутгах болоо сүүлдээ бие бинийгээ эвлэрэхгүй байдалд оруулаад байна шүү дээ. Тийм учраас одоо шийдэх гарсан бие бинийгээ буруугаж их түүх гэдэг хууль гэдэг юм гарсан цагаас хойш үйлчлэх ёстой. Тийм учраас энэ цагаас нь хойш үйлчлэх хуулиар үнэхээр үндэсний тэр жамсны дагуун байх ёстой, хөгжих ёстой, зайлшгүй хөгждөг тэр хуулиар нь зохицуулаад урагшаа авахгүй өнгөрснөө яриад нөгөө хилама билүүдэд гидсэндээ өлөө хэлцээдээ ерөөс учраа олохгүй. Тийм учраас бүх юм энэ цагаас хойш маш тодорхой болох хэрэгтэй. Тодорхой юмыг л хүн хариуцдаг. Тодорхой юмыг л хүн бүтээж чаддаг, хөгжүүлдэг. Тэгээс тодорхойгүй юм хөгжүүлдэг гэдгийг л өнөөдөр бид харлаа. 34 жил энэ нийгмийн чиг баримжаа эрхчлөө гэдэг агуу үнэт зүйлээс өөр тийм одоо сүлд одоо сүр хүчнээс өөр тодорхой байсангүй шүү дээ. Эрхчлөөл гэдэг үг ба. Тэгээ тэрийг юу гэж ойлгох ёстой вэ гэдэг асуулт. Өнөөдөр нийгмийн хэмжээ, нийтийн хэмжээ, нэгдмэл эрхцүүд ямар байх ёстой юм гэдэг маань тодорхойгүй байсан учраас л асар олон хүмүүсүүдийн одоо хүч хөдөлмөр ингээд үр дүнгөө хий хоосыг ирүүл оруулаа. Гэхдээ үлдээж байгаа сургамж нь маш сайн байна. Тэгэхээр одоо энэ сургамжаа нөгөө түүхээ мартсан хүнийг дахин дуулах тавилантай гэдэг чинь мартахгүйгээр эндээс эхлүүлээд хөгжлийн тухай ярьж эхэлмээр. Одоо өмнөхөө мартмаар байна. Одоо энэ саршин нар бидээс нэг цайлдаг штеп. Тэр шиг одоо энэ сонгуулаар бол нэг сайн биентэйгээ сайхан золгоод муу сайхан хэлэлцээд тэгээд одоо энэ сонгуулийн дараанаас Монголын шинэ ирээдүй эхлэмээр би нэгэ дээр дороо идгээ болмоор байна. Тэгээд шинэ одоо ирээдүйн сайн сайхны төлөөл хамтдаа явмаар байна. Хэрүүл уруулаа зогсоомоор байна. Одоо бол хэдхэн хүн хэдэн алдаа яриад одоо энэ нийгэм ч өөр юм яриха болжлоо шүү дээ. Тэгэхээр одоо энэс чинь бол хувь хүмүүний хувьд бол өөдө залхаж байна. Тэр шиг надтай адилхан өөдө залхаж байгаа мянган хүн байгаа. Өөдө залхах маа чамаа ганцхан ирээдүйн хүмүүсийн минь амьдрал их бүрхэг бүдэг болж байна. Тийм учраас энд бол хариуцлагатай хандах цаг болсон. Гэхдээ хин нэгний буруутгах сайхан явахгүй. Би энийг хайрлах хэрэгтэй. Алдсны алдааг нь дахин давтуулах байханд бол хариуцах хэрэгтэй. Оноотой нэг урамлах хэрэгтэй. Одоо Монгол хүн Монгол нутаг дээр эвлэрэх цаг болсон. Одоо алийн болгоны чирэлдэх хотын хөдөөгийн ахын дүү хэл устаа усгүй гадна дотоод гээд хэрэлцээр байдал тэгээд одоо чи өөрөн бүтэн чи дутуу байгаас гэдэг хэрэлдээд байна. Одоо тэгмээрэг байна. Хувь заяаны цаг хугацаан дээр бүгдөө Монгол улсад энэ улс орондоо л өнөөдөр хамтдаа л нэг дараа амьдарч байна. Тийм учраас
өөрсдийнхөө өмнөөс хүүхдүүдийнхээ өмнөөс ирээдүйн Монголын ирээдүйн өмнөөс хүндрэлтний ирээдүйн өмнөөс эвлэрэх ёстой, нэгдэх ёстой. Өөр зам байхгүй. Монголчуудыг Монголын үнцэн тэр Монголын үндэсний ухамсар сэтгэлгээг илэрхийлж байгаа одоо үрэн нөгөө хэл сэтгэхүй байгаад идэх тий. Тэгэхээр эцэг өвгдийн төрч ясны онолыг одоо цагт зохируулан хэрэглэх гэж байгаа тохиолдолд бидний одоогийн ярьж байгаа монгол хэлний ойлголт тэр үеийн монгол хэлний утга агуулга ингээд бас алсарсан байна, өөр болсон байна. Тэгэхээр энэ утга нягууруудыг хэрхэн яаж тохируулах вэ? Монгол хүн өөрийн яг тэр язгуурын хэл сэтгхүү ухамсарыг тээх энэ үнэт зүйлийг яаж бид цогцлон бий болгох вэ? Тэхийн тулд бас хэлэн тохируулга хийх гэдэг байна шүү. Тий. Хэл сэтгхүүн зөрөө санахын мөр дээр сэрэх бол маш амархан. Ганцхан сэргэх хэрэгцээг бий болгочих хэрэгтэй тий. Өнөөдрийн энэ яриад байгаа зүйл шиг байгаа левел монгол хэлээр чагас дутуу, англиар чагас дутуу яриад байхад бол өнөөдөр 5-3 цаасны зөрүү гаргаад амьдраад иж болох байх л та. Ганцхан үндэсний чинь үзэл санаа, үндэсний чинь сүр сүлс ирээд үндэсний чинь хөгжлийн төлөвлөгөө чинь дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн төлөвлөгөө гэсэн том зорилтуудаар сүр сүлдээ хийгээд эхлэхээр тэр хэмжээ чинь шаардж байгаа стандарт хэмжээ чинь боловсролын асар өндөр түвшин түүнд хэрэглэх ёстой хэл сэтгхүүн боломжуудыг чинь өөрөө хэрэгцээ шаардлага болоод нэхэд хөгжүүлээд өгдөг. Тэр хэрэгцээ шаардлага нь бий болчих юм бол хангалттай бидэнд нэхэн санах болцоо бий. Тэр бол нэг тийм урт хугацаа биш. Ер нь бол ганцхан асар том хөгжлийн том амбиц хэрэгтэй. Асар холыг хөгжил хэрэгтэй тий. Тэгжээ тэрэнд хэрэгцээ шаардлага болох боловсролыг нэгтгэх. Тэрнээс биш аар сарах юмаа ингээл аваад 5-3 цаасны зөрөө гаргаад өдрийн хоолтой байвал санаа намраад яваад ах юм бол энд бол үнэндээ бол хүний хагас байсан ч амьдрч штэ. Ганцхан хүн босны хэрэг чинь энэ төвхөн хөгжилд чинь ирээдүйн хөгжилд хэрэгтэй болох юм. Тэр чи яаж гаргадаг юм? Тэр том хөгжлийн төлөвлөгөө, тэр том хөгжлийн ирээдүй гэдэг тэр зүйлийг тавьж тэр хэмжээний хариуцлага тодорхойлж хариуцлагатай хүндэл тэр аз жаргал баян дарган сайн сайхан байх чинь намаатай шүү дээ. Хариуцлагагүй юм намаатай. Тэгэхээр тэр хариуцлага маш том тавих тэр том амбицтай хүмүүсүүдийн одоо дэлхийг одоо маш одоо хүчтэйгээр чирэх тийм том үзэгдлүүдийг бий болгох хэрэгтэй. Сүүлийн үед бол энэ чинь ерөөсөө дэлхий тийм том зорилгоосоо нэцчихлээ шүү дээ. Ядгалаад 80-аад онд бол сансар нэсэн гэсэн үсэл мөрөдөлтөө хөгтөд байсан. Тэгтэл чинь бид нар өнөөдөр юу байгаа вэ? Юу өсөж байгаа вэ те? Энэ автомашин хэдэн байшин завны хэмжээнд хүртэл ингээд ордчиход шүү. А гэтэл чинь 13 дугаар зуунд байсан хүүхдүүдээс асуухад би Чингис хаан болно гэдэг гэсэн гэж. Би дэлхийн хаан болно. Тэгэхээр дэлхийн хаан болох ч хүнд шаардлагатай боловсрол хэмжээ гэдэг нэг зүйл өөр болох те. А гэтэл өнөөдөр ингээд нэг 5 хоол байх тухай ойлголцоор яваад байх юм бол өнөөдөр хүнд оюун санааны яг хэрэгтэй ч юм уу ч юм. Тэ. Хоолой хойноос явж байгаа олон амьтад байж л байгаа ч тийм. Тэгэхээр энэ шиг ийм зүйлээр тодорхойлох юм бол явахгүй. Тийм учраас хөгжлийн асар том зорилго хэрэгцээ, амбиц агуулсан тийм асар том хүчтэй төлөвлөгөө зорилго хэрэгтэй болно. Тэгэх юм бол тэр саяны хэл сэтгхүүн зөрөө сан сэргүүн боломж юм. Тэгтээ урдгаар хэрэгцээ шаардлага нь өөрөө үүсчиж тэр зүйл маань үнэт зүйлээ бүрэн бүтэн хүн болгоны өмнө дэх байх. Тэрнээс муу тохируулж юм уруутахгүй л дээ. Би бол Монгол улсын иргэн үндэсний үзэлтэй сэтгүүлж тэгэхээр Монгол маань хожоосоо гэж би маш хүсэж байгаа. Монгол их орондоо хайртай. Тэгэхээр иргэний хөдөлгөөний намаас яг энэ Монгол сонголт гэдгийг дэвшүүлэн гаргаж ирээд нэр дэвшигчдийг сонгогчдын өмнө санал болгож байгаа энэ сонгуулийн ажилд амжилт хүсье. За гэлээ тэгээд Монгол хүн болгон ялсан, Монгол хүн болгон Монголоо сонгосон тийм сонголт байх болтугай гэж ингэж хэлээ. Хамгийн гол нь сольж болдгоо, хольж болдгоо, халж болдгоо, хуурч болдгоо, худалдаж болдгоо, хулгайлж болдгоо нэг зүйл чинь хүн үүсгэл гарвал үүтгэл өөрийнхөө үнэт зүйлийг сольж болдог. Тэгээ энийг л бид нэр 90 онд гээц юм байна л гэж. Тэгээ эргээд гээсэн зүйлээ олж авж байгаа сонголт шүү. Тэрнээс шинээр дахин өөр юм сонгохгүй шүү гэдгийг та бүхэндээ хэлээ. Жинхэнэ Монгол сонголт байх болтугай. Та бүгддээ чин сэтгэлээс аз жаргал амар амгалан авчрах тийм сайхан ирээдүйн эзэд байх болтугай гэсэн сайхан ерөөл дэвшүүлье гэлээ. Тэнгэр сонголт, хаан сонголт,
мөнх сонголт Монгол сонголт